байнга орооныхоо төвшөнд хилцүүлэг хийгээд хилцүүл хийхийг бол болж гэнэ үү? Энэ хилцэг хэсгийг шийдэх гэж байгаа шүү дээ биднээс. Тэгээ уул нь хилцэг хэсгийг шийдчихэд хилцүүл хийгээд явах бол нээлттэй. За хуулийн төсөл өргөн бариад баг жил болох гэж байна шүү дээ. Хилцэг хэсгийг шийдэх хорл төрүүчийн чуулганаар явсан. Төрүүчийн чуулган дээр сайн зэрэг гишүүн биднээс нэг хоорондоо бүлгэрээ нэг хилцмээр байна гэдэг үндслээр бол хойшлуулсан. За суур шинжтэй том өөрчлөлт бол яг ял шийтгэлийн бодлого дээр бол байхгүй. Гэхдээ философийн шинжтэй буюу үзэл баримтлалын ойлголтыг жиглэх шинжтэй бол өөрчлөлт бол байгаа. Тэр бол хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайлбал Монгол улсад гэмтэргийг нийгэмд аюултай шин чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ гэдэг ойлголтоор тодорхойлдог ийм социалист уламж бол байгаа. 2015 оны эрүүгийн хуулиар энэ дээр судалгаа хийж байгаа хуулийн байгууллагуудтай нэлээд их ярилцж байгаад энэ ойлголтыг халсан юм. 2017 онд буцаагаад ороод ирсэн. Одоо нийт шүүхийн шийдвэрт дурддаж байгаагаар нийгмийн хор аюул, нийгмийн хор аюулын хэр хэмжээг нь үнэлээд ял оноолоо гэдэг одоо энэ үгийг ашиглаад ял оноодоо гэдэг шүүхийн шийдвэр бол бараг 100% байгаа. Энэ үг нь ардаа очоод яг тусгай ангиуд дээр бол байхгүй. Гэтэл биднээс бодитоогоор л ойлгох хэрэгтэй. Нийгмийн аюул эсвэл нийгмийн дэг журам гэх мэт ойлголт эрүүгийн хуулиас бусад хуулийн дээр бичигдэх бол аюул биш. Эрүүгийн хуулийн дээр бичээд хэмжигдэхгүй хийсвэр ийм ойлголтоор хүнийг ялна гэдэг бол харин энэ өөрөө иргэнийхээ эрхийн хувьд бол маш том аюул. Нийгэмд учруулсан одоо нийгэмд аюултай үйлдэл гэдгийг яаж хэмжих юм? Даргыг шүүмжлээд байгаа учраас энэ гэмтэрэг байна гэж үзэх юм уу? Байнга шүүмжилж хил ам хийгээд байгаа учраас энэ гэмтэрэгтэн байна гэж хэлэх юм уу? Эсвэл нийгмийн нийтлэг одоо дүр төрхөөс гаж хувцалсан учраас энэ нийгэмд аюултай итгээд байна гэж үзэх юм уу? Энийг хэмжиж болдоггүй зүйл. Би зүгээр нэг ганцхан жишээ уншаад өгье таад. Эрүүгийн хуулийн дээр эрүүгийн хуулийн 1-ийн 3 дугаар зүйлийн шударга ёсны зарчим гэдэг дээр ингэж хэлсэн байгаа. Ял албадлагын арга хэмжээнд тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмтэргийн нийгмийн аюулын шин чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт огсон байна гэж бичсэн байгаа байхгүй юу? Нийгмийн аюулын шин чанар гэдгийг яаж хэмжих гэж байгаа? Соёл түн төрөлхтөн энийг чи ингэж бичиж байна. Ял албадлагын арга хэмжээнд тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмтэрэг учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт огсон л гэж бичиж байна. Учруулсан хохирол бол хэмжигдэнэ. Нийгмийн хэр хэмжээ, аюулын хэр хэмжээ хэмжигдэхгүй шүү дээ. Ийм субъектив зүйлээр хүнийг ялалдаг, энэ зөв байна гэж үздэг тогтолцоо бол социализм байсан үнэн. Удирдах байгаа нэр хүндийг хамгаалах, улс төрийн тогтолцоог хамгаалахын тулд нийгэмд аюултай гэж хэлж байгаад иргэнэ шийдэгдэг. Энэ жоохон архиудаг учраас гадны зочин ирж гэнэ гэд хотоос хөөж гаргадаг ийм зүйл байсан. Тэр бол үнэн. Одоо арчилсан нийгэмд ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол концепцийн гүцэгэд хэлж. Энэ бол концепцийн философийн зөв мөн. Хоёрт нь дахиад эрүүгийн хариуцлага гэдэг ойлголт байна. Эрүүгийн хуулинд бичигдсэн. Эрүүгийн хариуцлага нь ял албадлагын арга хэмжээнээс бүрднэ гэж бичигдсэн. Тэгэнгუутаа эрүүгийн хуулиас гадна одоо энэ зузаан байгаагийн шалтгаан хараа. Ийм зузаан байгаагийн шалтгаан эрүүгийн хуулиас гадна маш олон хуулийн дээр эрүүгийн хариуцлага хүлээхээр бол гэд иргэн эрхийг хязгаарлалцсан. Ял аваагүй мөртлөө албадлагын арга хэмжээ одоо авагдаад тэгээд иргэнийхээ эрхийг хязгаарлуулж шít. Одоо бусд хуулиар жишээ нь нэг жоохон ууртай нийгэмч тэр хүнийг уур хөндлөлт их автуулж байна. Гэр бүл дотор хүүхдтэй жоохон хайш гаргацсан. Гэхдээ гэр бүлийн хүч хэрхийлэл ял авах хэмжээнд биш. Гэхдээ тэр аавыг уураа барих сургалтанд алтан сургах шít. Тэгсэн чинь уураа барих сургалтанд алтан суулгасныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээсэн гээд
өөр нийгмийн харилцаанууд дотор эрхээ хязгаарлуулж шүү дээ. Энийг одоо засахгүй мó? Эн чинь бол хавтгааруулан ерөнхий нэр томьёогоор иргэний эрхийг хязгаарлаж зөрчиж байгаа үндсэн хуулийн бас үзэгдэл шүү дээ. Тэгэхээр энийг бид нүс ярилцаж шийдэх ёстой. А энийг одоо юу гэдэг суурь шинжтэй энэ бол баг эрүүгийн хуулийн нэмэлтийн өөрчлөлт орох хэмжээний юм шинжилсэн хариулах хэмжээний юм боллоо гэж үзчихвэл үгүй шүү дээ. Эн чинь бусад хууль дээр гэмтрийн шинжтэй гэж бичих ёстой зүйл байна. Ял идэлсэн бол гэж бичих ёстой зүйл байна. Гэтэл бүгдийг нь эрүүгийн хариуцлага хүлээсэн бол гэж бичсэн. Гэтэл эрүүгийн хуулийн дээр байгаа албадлагын арга хэмжээ, зөрчлийн хуулийн дээр байгаа албадлагын арга хэмжээ нэг шүү дээ. Яг адилхан. Албан тушаалтаа одоо иргэн рүү таавал эрүүгийн хариуцлага хүлээх этгээд юм байна гэд зөрчлийн хуулийн дээр байгаа албадлагын арга хэмжээг бариад иргэнийг айлгаа сүрдүүлээд эрх чөлөөг нь энэ чөлөөт нийгмийн харилцаан дотор хязгаарлаж штэ. Тэгэхээр бид энийг засах ёстой. Байнгын диктатур, байнгын төрийн дангал